Монголын залуучуудын холбоо үзүүлж байна. Ерөөсөө тийм баг. Хүүхдийн мөнгө гэж юм орж ирсэн. Систем нь буруу. Буруу байсан учраас буруу юмд ашиглагдсан. Тэгээд дууссан. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо бид нэр залуучуудынхаа холбоо яг тэр хуучны хүнээ хариуцдаг байсан системээр л буцаагаар босгож ирье л гэж. Залуучуудын холбооны дарга аймгийн дарга гэхэд аймагтаа байдаг бүх залуучуудыг хариуцдаг байх хэрэгтэй. Аймгийн залуучууд нь аймгийнхаа залуучуудын холбооны даргаыг хариуцдаг байх хэрэгтэй. Гэдэг шиг ингээд систем байна. 10 дотор ихлээр бие бинийгээ хариуцчих. Нэг хүнийг 9 хүн хариуцдаг. Нөгөө нэг нь нийтийн хөдлөө, нийт нь нэг их хөдлөө. Зарчим. Аравтууд 10 нийлээд 100 толчихно. Аравтын дарга нарын толгойд аравтын дарга нараа ингээ хариуцчих. Биений хариуцчих. Ямар ч алдаа гарах боломж байхгүй. Ямар ч тэр аравтаас хулгайч гарах боломж байхгүй. Ямар ч тэр аравтаас авилгачин гарах боломж байхгүй. Ямар ч тэр аравтаас одоо тэ ядуу хүн гарах боломж байхгүй. Яг тэгэхээр аравт дахиад ахуйгаа цуг хариуцаад явчихдаг. Одоо эдийн засгийн цуг хариуцж явдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл өнөөдөр ажилгүй байгаа хүн ч юм уу, арх уудаг залуу ч юм уу, өргөдөл голсон эмэгтэй ч юм уу, эсвэл хизээч жишээ нь ихнэрээ зоддог хэрэгтэй хүн гарах тухай асуудал байхгүй болчих. Тэг чи булаа эцтэй. Аравт нь тэр үнээ хариуцдаг. Аравт дотор чи ийм хүн байна гэхтэл тэр аравтын нэр хүнд ингээд байхгүй болдог. Дээр үед бол аравт яаж үүсдэг байсан гэхээр 10 цэрэг 100 цэрэг гаргаар аравт 100 гэж хэлдэг байсан. Ард нь байгаа хүүхэд гөгшөд бол тоонд нь ордгоо. Гэхдээ хариуцагддаг. Одоо манай эмэгтэйчүүд чинь айгүй их чадвартай болсон. Дээрээс нь бас эмэгтэйчүүдийн ирэх, гендерийн ирэх гэдэг асуудал ярьдаг болсон учраас шин 10-ыг бид нар дан эмэгтэйчүүдээрээ нийлээд өөрөөр эмэгтэй эрэгтэй хольсон 10-ууд үүсгээд ингээл явах болчихж байгаа. Манай эрдэнтийнхээ энийг миний яриан дээр санаа аваад эрдэнтийнхэн тушаад хийгээд явж байгаа. Гудам болгонд залуучуудын хэсэг байгуулж байна. Гудам болгонд. Ажилтнаач ордог, ажилгүйч ордог. Тэгэхээр өөрөлд тухайн гудамд хариуцахгүй залуу гэж үлдэхээ болчих. Тухайн гудамд. Тэгээд дараа нь баг дээр хариуцахгүй залуу гэж үсгээр болчих. Тэгээд сум баян өндөр сум бүхлээрээ цул болчихж байгаа байхгүй. Тэнгүүд л өөрөлд залуучдын байгууллага бүх хүнээ мэд таньдаг болж байгаа учраас болцсон учраас тэр хүмүүстэй ямар ажил хийх вэ гэдгээ зүгээр л яриа шийдчихэж байгаа. Одоо бид нар чинь ингээд ямар ажил хийх вэ гэхээр нэг спортын тэмцээн, нэг диско, тий? За тэгээд нэг засны баяр, за тэгэнгүүт нь дараа нь хэдүүлээ 101 зугаалга гэх юм. Цөөхөн хэдэн нөө социалист арга барилтай ажлууд ингээд яваад байдаг. Тэгвэл энэс яг эргээд залуу хүнд наалддаг юм тун хор. Дээр нь та нар хамгийн харамсалтай нь бүгдийг нь оролцуулж чаддгүй. Тийм боломж ч байхгүй. Бүгдийг нь оролцуулах боломж байхгүй. Тэгэхэд яг аравтаа үүсгээд ингээд баг дээрх ингээд бүх зохион байгуулалтаа хийгээд босоод ирж байгаа залуучдын байгууллагын ажил хүртэл шал өөр болчихж байгаа. За энэ 7 хоногт манай гудамны тэ долларын эмээгийн төлөйг нь хагалж өгнө. За энэ 7 хоногт хэдүүлээ баярагийн хүүхдийн одоо сургуулийн хэрэгслийг бэлтгэх ажлыг зохион байгуулна. Тэр дэлгүүрөө энэ шээ гэдэг. Өөрөөр хэлбэл бидний ажил илүү амьдралтай болж байгаа. Бид нар жинхэнэ нөгөө хүмүүсийнхээ дунд нь орж байгаа. Энүүгээрээ өөрөөр хэлбэл Монголын залуучдын холбооны ажил нөгөө эхэн 4 жилийн ажлаас шал өөр болж байгаа гэж хөрөх. Ийм учиртай юм аа. Ийм л юмыг хэлэх гээд байна. Ийм юмыг л хэлэхийн тулд өөрөөр хэлбэл ингээд бүр их их ухлаас нь нахгуулаад үндснээс нь нахгуулж хөөсөргөө одоо нэг юм үндсэн ярианд орж шít.
Одоо би өнөөдөр аймгийн дарга нарыг босож уулзуулахгүй. Би өмнөх хоёр бүсийн чуулганаар ердөө 3 удаа асуусан. Эхлээд бүгдээр нь босуулж агаад за яг аймгийн чинь залуучуудын тоо хэд юм гэдээ асууж байна. Хэлж чадахгүй. За тэрийгэ хэлж чадахгүй юм бол артлын 3 тоог үл хийж чадахгүй. Би бол бүх залуучуудын чуулган дээр очиод хэлсэн ерөөсөө 3 зүйл л байгаа шүү дээ. За дараа нь уулзахад та нар хэдэн ажилгүй залуу байна. Тэ? Хэдэн арх удаг залуу байна. Хэдэн орон байрны асуудалтай залуу байна. Энэ 3 тоог л надад хэлээ сууж байгаа юм. Өөр юм та нараас асуухгүй шүү. Тэгээ одоо 2 жилийн дараа буцаад уулзахад тэргээ хийсэн нэг ч аймаг байхгүй. Хийсэн аймаг байхгүйгийн буруу нь бол өөрөөр хэлбэл ерөөсөө нөгөө хуучин арга барил, нөгөө социализмаас өвлөгдөж ирсэн, нөгөө ах нарын нэг тийм хуурмаг хэлбэрийн төдий зүйлүүдээр дахиад өвд зэвсгэлээд өөрсдөө мундаг хүн болцсон гэдээ андуурсан баахан залуучуудын дараа нь байна байхгүй. Яхан бас хин хэрэгтэй юм. Одоо яг энэ замаар гарсан их хурлын гишүүд, энэ замаар гарсан Монголын төрийн өдөртөгчдөр өнөөдөр монголчуудад хэдэн ч хэрэглэхгүй байна. Дандаа гадны гар болчихсон явж. Амьдралаас тасарсан. Авч байгаа авилгынхаа хэмжээгээр үнний хэмжүүр дотоод болчихсон. Тэгсэн одоо манай үеийн лидерүүд яг тэдний замаар ингээ араас нь тачигддаг гэж байна. Энийг бол хүсэхгүй байна гэдгийг бид нар их хурлаараа хэлээд ийм замаар бол бид нар явахгүй гэдгийг зарлан тунгаглаад байна. Одоо та нар буцаж очиод харж очиод би яг энэ видеог нэг ч юм нэмж хасахгүйгээр YouTube дээр буцаад тавина. Дахиад тэргүүлэгчшүүдээрээ сууж байгааг үзээрэй. Дахиад энэ тухай ярилцаарай. Нэрээ бид нар энэ хуучин социализмын үед боловсрсон хүмүүстэй яг адилхан аргаар үзээд байгаа юм байна. Гэдэгтээ хатуу дүгнэлт хийгээрэй. Тэгээ одоо бид нар эргээд хүмүүсийнхээ дотор орох хэрэгтэй байна гэдэг тэр хамгийн зөв замаа маш хурдан богино хугацаанд олж аваарай. Маш түргэн богино хугацаанд олж аваарай. Тэгээ 10-ийнхаа зохион байгуулалтыг одоо хийж эхэллээ. 10-ийнхаа зохион байгуулалт. Нөгөө багийнхаа залуучдын зөвлөл, байгууллагынхаа залуучдын зөвлөлүүдийг байгалтай хурдан байгуул. Нодлон жил Эрдэнэт аймаг бүх аймагуудын дундаас ажиллаараа тэргүүлээд нэгдүгээр хайранд орсон. Тэднийх 83 ширхэг залуучуудын зөвлөл байгуулсан. Байгууллага дээр. Байгууллага дээр 83 ширхэг залуучдын зөвлөл. Бол 83 байгууллага дээр залуучдын зөвлөл байгуулж чадсан. Тэр шиг одоо та нар буцаж очих гүтлээрээс шижигдэл байгуулах хэрэгтэй. Тэгээ 10-тууд байгуулад 10-ын ахлагч нараа томилоод тэгээ тухайн 10-ын хүрээнд байгаа асуудлаа гаргаж иргээд тэгээ 10-ийнхаа одоо дараагийн 10-ийнхаа 100-ыг бий болгоод 1000-ыг бий болгоод ингээд үндсэндээ за 100,000 хамгийн дээдлийн аймаг 100,000 талах баг. Дүүргүүд байгаа. Ингээд маш хурдан зохион байгуулалтанд ороо. Энийг хизээ хийх туус гэж хэлж байгаа гэхээр энэ жилийн шинэ жилээс өмнө хийж дуусгаал гэж хэлж байна. Ингэжээж бид нар өөрөлдөл жинхэнэ залуучуудынхаа дунд орох гэдэг юм аа. Залуучуудаас тасарсан ингээд хамхуу шиг явдаг тэр юмнаас салах гэдэг. Дээрээс нь ингээд захиалгаар ажилдаг. Дээрээс ингээд нэг юм хэлэхээр тэрийг доор хийдэг. Тэр байдлаасаа бүрэн салаа гэж. Бид нар дандаа үндснээсээ иштэй ийм л үржин сургуулах хэрэгтэй. Ажлын арга барилын хувьд бол ийм өөрчлөлтүүдийг бүх аймагуд яаралтай хийх шаардлагатай.
За дараагийн нэг чухал юм байна. Үнэтэй холбоотой гарч ирдэг том ойлголт. Шудраг байх тухай. Шудраг байх тухай. Ерөөсөө бидний бүхий л үйл ажиллагаа тий. Бидний ингээ удирдлагын арга барил. Бидний ингээ асуудалд хандж байгаа бүх хандлага энэ шудраг гэдэг зүйлийг л ерөөсөө өрлөж ингэж барьж явах хэрэгтэй. Энэ зүйлийг барьж чадах юм бол яг энэ шудрагтайгаар бид нар байх юм бол бидрийг нөгөө аравтууд чинь хашааш бодорт тарж авахгүйгээр бидрийг бүр жинхэнэ хашаалаад ингээд дагж явна. Өөрөлдөл нэг аравтууд байгаад очиход бид нар нэг зүйл рүү залах хэрэгтэй биз? Нэг зүйлийг бид нар хамтдаа нэгдэж хийх хэрэгтэй биз? Энэ хийхдээ ашиглах хэрэгтэй хамгийн зөв зарчим шудраг. Шудраг байж чадахгүй нэгээ чи шудраг бос байна гэдгийг хэлж чаддаг болоо. Шудраг бос байгаа хүмүүсийг шудраг бос байна шүү гэдгийг зоригтой залуучуудын байгууллага хэлж чаддаг болох хэрэгтэй. Яг тэгэхээр өнөөдөр Монголд байж байгаа бүх институтуудын дотор хамгийн шударгаан алдаагүй байгаа зохион байгуулалттай институт бол манай залуучуудын байгууллагаас өөр хайнаас ч хайгаад олж чадахгүй. Тэгэхээр Монголд шудраг тогтоох шаардлага байгаа юу? Байгаа юу? Баггүй юу? Эсвэл өнөөдрийн энэ амьдрал таалагдаад байна уу? Өнөөдрийн амьдрал таалагдаад байгаа бол окей, тэрийг хүлээж авч болно. А таалагдахгүй энийг бид нэр өөрчлөлт хийж байгаа бол бид нар өөрсдөө шудраг байх хэрэгтэй. Тэгэх юм бол ард түмэн биднийг дэмжинэ. Тийм учраас өөрөлдөл үйл ажиллагаанд энэ зарчимгүй яс махандаа шингэтлэн авч явах хэрэгтэй. Та нар ингээд нэг зүйлийг ер нь одоо мэдэрч байна уу? Ард түмэн нэг тийм зөв зүйл хайгаа л байгаа. Ер нь хүмүүс хэлж гин үү? Одоо нэг юм болчихсон. Арайч гэрч байна. Одоо нэг айтайхан хүмүүс гараад ирдэг юм байна. Энэ хоёр нам ч одоо бүр дууслаа л даа гэх. Та нар яг дийлэнх намын гишүүн баг. Гэтэл нам гэдэг юм чинь хөөрэ амьгүй юм шиг. Нам гэж юм ер нь юу юм та нар мэдхүү? Нам. Юу гэж хэлж байна? Юу гэсэн юм бэ? Намхан байдлаа, жижиг байдлаа, хоорондоо үздэг жавхлаа яриад. Үгүй. Нам гэдэг бол юу гэсэн үг вэ гэхээр ерөөсөө амлснаа ар болгодог тэр бүлгийг л нам гэж хэлж байгаа. Та нар амар мэндүү гэдэг үгний амар гэдэг үгээр нь мэддэггүй. Тэр чинь амар тайван байна уу гэсэн үг шүү дээ. Амлсан, амнаас ч гарсан хий ажил болсноо гэсэн үг. Өөрөөр ар болсноо гэдэг чинь монголчуудынхаар бол ажил болсноо гэсэн үг байхгүй. Тэгэхээр өөрөөр нам гэдэг үг бол яг амлсан зүйлээ ажил болгодог тэр бүлгийг л хэлээд байна. Нэгдсэн. Хуучин бүр Чингисийн үед хүртэл хоёр нам байгуулагдсан шүү дээ. Чингис ямар нам байгуулсан гэхээр Тэнгэрийн зарлиг гэдэг нам байгуулсан. Тэгсэн Жамуух нөгөө талд нь ямар нам байгуулсан гэсэн чинь Иргүүний зоригдол гэдэг нам байгуулсан. Иргүүний зоригдол. Тэгтэл тэр хоёрт ямар үзэл бодол байсан? Тэр үед арчлал ч юм уу эсвэл арчилсан социалист юм уу тийм үзэл бодол байхгүйсэн юм зү. Нөгөөд юу хэлсэн гэхээр бид нар ингээд нийлчлээ шүү. Бидний ам ажил ерөөсөө зөрөхгүй шүү. Бид нар жинхэнэ одоо тэ амнаасаа гаргасан хий болгоно ажил болгоно шүү. Биднийг дэмжил гэж хэлсэн баггүй. Тэгэхээр өнөөдрийн намаас дутагдаад байгаа хамгийн чухал юм энэ байхгүй. Яг амсны ажил болгодог. Тэр
эзлэх чанар байхгүй болсон. Байхгүй болсон учраас одоо хүн итгэхгүй болчихсон. Одоо захын бие доромжилж шүү дээ. Захын бие доромжилж. Айл доромжлуулаад тэр юм шиг соцгож. Ер нь доромжлуулж явахдаа ч таарсан юм. Тэгэхээр өөрөөр хэлбэл залуучуудын холбоо бол өөрөө бас нам баггүй. Бид нар залуучуудаа амлсан юм ажил болгодог багс. Амлахын тулд залуучуудад ямар асуудал хэрэг чухал байгаа юм бэ гэдгийг та нар яаж болох вэ гэхээр өрдөл нэг аргатай системч. Тэрнээс судалгаа хийж जैन, ард түмнээсээ асууж जैन, залуучуудаа сонсё. Тэр үл зүгээр л хотлаа байхгүй. Өөрөлдөл залуучуудын бүх жаргал зовлон бүх зүйл ингээд тэ бие биенээ ингэж уусч нэг хөдлөх хэрэгтэй. Тэрийг нэг болгодог систем л нөгөө 10-ын 100-ын 1000-ын систем байна. Энийг л бид нар залуучтай холбоон дээр туршиж үзэж байна. Энэ туршилт амжилттай болох юм бол энийг бид төр рүү оруулж байна. Төр рүү хэн оруулах юм бид нар л оруулж. Энийг дамжиж ярих юм. Бидний дунд байж байгаа хүмүүс та нар л орно ш. Одоо энэ дотор нэлээд их хурлын гишүүн, нэлээд эдийн засгийн газрын гишүүн сууж л байгаа. Тэр нь бол вирусыг хэрэглэхгүй. Яг тэгэхээр дандаа хүний төлөө ажил хийжсэн хүмүүс л төрд очдог байхгүй. Хүний төлөө. Тэгтэл бидний нэг зовлон байна. Одоо төвийн гисгэн дээр гарсан. Дахиад 4 жил өөрийгөө бэлтнэ гэх. Өөрсдөө голдог. Тэгтэл та нар бол өнөөдөр ингээд яг залуучуудын байгууллага дээр тэр социализм үеийн арга барилаар ажил хийж байгаа энэ бүх зүйлээрээ бол та нар их хурлын гишүүний рангийн нөхдөд байгаа байхгүй. Та нар бол яг өнөөдрийн арга барил, өнөөдрийн энэ системээр бол та нар жоохон дээр санхүү нэмэхтэл маргааш нь их хурлын гишүүн болоод очиж суухаар юм. Айны засаг дарга марга хэвлээ илүү амархан. Сумын засаг дарга бол бүр идэв. Маш богино хугацаанд та нар бол очиж чадна. Гэхдээ энэ очиж байгаа арга чинь өнөөдрийн бидний яг өөрийн арга биш. Тэр нь Монголын ард түмэнд үгүй чиний орчуулж байгаа иргэдэд хэрэгтэй тийм зүйл биш болчиход байгаа байхгүй. Тийм учраас энэ арга технологи бид нар өнөөдөр солих гэж байна. Тэрнээс бид нар очие гэж бодох юм бол зөв тэр шиг амрах юм байна. Би хурлын гишүүн болыг их мүлэстэй. Залуучтай холбооны даргаас ахлаа оруулахгүй костюм өмсчөөл зангиа шахачаар өнөөдөр ингээд яриа зогсож байгаа зүгээр би маргааш хурлын гишүүн болно. Таадаг зүгээр дэлбэртэл чинь сайн ханаалтчаал яваад. Та нарын яах надад татгүй. Гэхдээ би нь л очиод их хурлын гишүүн болж. Өнөөдрийн байгаа юм бол ийм байгаа байхгүй. Гэтэ энэ бидэрт таалагдахгүй. Бид нар чинь яг энэ байдлаар явсаар байгаа урууцаар одоо өнөөдөр улсаа зарж идэхтэй тулаад ингээд сууж ш. Энийг л та нар минь ойлгох хэрэгтэй. Тийм учраас бид нар жинхэнэ хүнээ хааны зэрэгт хөргөж боловсруулдаг. Хүнээ хариуцдаг. Хүн нь одоо 3 сая хүний үнэтэй иймэрхүү улсыг бид нар шинээр бий болгоод төр тогтооё л гэж хэлэх гээд байгаа байхгүй. Энийг л хэдүүлээ хамтдаа хийчих. Энийг л хийж чадах юм бол бид нар тэр өвгдөөс ирсэн бүтэн улсыг бүрнээр нөр өвгдтэй үлдээх юм байна. Дээрээс нь өнөөдөр ингээд мухардчаад байгаа арчлал, мухардчаад байгаа шинжлэх ухаан, үргээ гүйцэтгэж чадахгүй болсон шашин. Энэ бүх зүйл мунхрахгүйгээр өнөөдөр бид нар жинхэнэ агуулгаар нь одоо шинэ 100-д, шинэ 1000-д бид нар энэ улсыг жинхэнэ улсын дайтай улс болгож дахиад оюун сайнны байлдан дагуулыг эхэлъя л гэж хэлж байна. Ийм л том зорилгыг та бүдний өмнө дэлгэд тавиад байгаа байхгүй. Энийг л бид нар хамтдаа хий гэж. Залуучтай холбоон дээр бид нар энийг тушаад хийгээд үзээд энэний ололтыг бид нар үр шимийн ард иргэдэд нэг л харуулчих юм бол Монголын ард түмэн чинь бол янзын прагматик хүмүүс аахгүй.
дэмжээ. Бидний бүгдэнд нь итгэл хүлээлгээд бид нэр энэ Монгол улсын төрийг одоо дараагийн 30 жил бүр дасралтгүй явуулах тий тэр эрхийг бид нэр төгөх гээд байна. Тэгэхээр энийг одоо юу гэдэг нэг дуучин ч юм уу, нэг их хурлын гишүүн ч юм уу, нэг баян хүн гэждэг юм биш байхгүй. Энийг яаж хийх вэ гэхэд нөгөө ард дээрээ 9 хүндээ хариуцагдаад 9 хүнийхээ өмнө өөрийгөө гүйцэтгэж чаддаг болцсон ийм ард түмэл хийж байна. Жавхлан хичнээн телевизээр гараад юм ярьж чадахгүй ч гэсэн уйлд сууйдаа гэдэг шиг суугаад энийг үл хийж чадахгүй. Энийг хийхэд тулд яадаг? Бид нар хоорондоо өмнөрөө нэгдэж ингэж хийдэг. Энэ технологийн өвөд бидэрт үлдээчихжээ. Энийг бид нар харин тоохгүй л яваад байгаа. Энэ одоо тооёо гэж бид нар хэлж байна. Одоо энэгээр бид нар энэ засаглалын хэлбэрийг бүгдээр ингээд тогтоогоод энэ бүгдийг хийя гэж та бүхэнд санал болгоод. Бид нар улс төрийн сонгуульд хүн дэвшүүлдэг болохоос бол яг нам шүү дээ. Бидрийг нам биш гэж хэлэх гээд бол яаж ч оролдож чадахгүй. Дээрээс нь намаас илүү зохион байгуулалт биднэрт байна. Шинэ дүрм, шинэ стратеги төлөвлөгөө, шинэ концепцууд биднэрт бол маш олон давуу амийг өгч байгаа. Дээр 25 жилийн хугацаанд улс төрийн намуудын олж хараагүй маш их олон сул нөхнүүдийг бид нар энэ дүрмээр аль болох бүглэх гэж оролцсон. Дээрээс нь хэн яг өдөрдөг чинь юм, хэн юугаа хариуцж байгаа юм бэ гэдэг зүйлүүдийг бид нар дүрмдээ их тодорхой болгож байна. Нэг зүйлийг би одоо тодруулаад хэлмээр байна. Жишээ нь манайд бол хяналтын хороо, хяналтын зөвлөл гэж ойлголт байхгүй болсон шинэ дүрмээр. Юу байдаг болсон гэхээр хариуцлагын хороо гэдэг зүйл байсан. Хариуцлагын хороо. Нөгөө залуу хариуцагдчихгүй хариуцагдахгүй юм. Хариуцагдсан хүн тэ нөгөө 9-ийнхээ өмнө өөрийнхөө хүлээх ёстой үргийг гүйцэтгэж байгаа гүйцэтгэхгүй нүдийг л харж яадаг юм болж. Арабтын дарга нар нийлээд арабт болохоор тэр арабтын дарга нарын одоо төвшний мэдлэг тэр арабтад яг эзэмшигдсэн үү эзэмшигдээгүй гэдэг хариуцлагын хороо хяндаг болж. Зуутын дарга нарын төвшний мэдлэг тэр үнд хариуцагдсан уу хариуцагдаагүй тэрийг босвол шаардлагатай шаардлагагүй. Энэ бүгд дээр ажилтдаг зүйлийг л хариуцлагын хороо гэж. Тэгээс хуучных шиг дээрээс өгсөн шийдвэрийг доор биелүүлсэн үгүй юу гэдгийг хяндаг тим юм юусоо биш. Дээр дэвшүүлж байгаа үзэл бодол, дээр дэвшүүлж байгаа ингээд чиглэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байх бол хамгийн эрүүл үзэгдэл. Хүлээн зөвшөөрөхгүй байх бол хамгийн эрүүл үзэгдэл. Тэгтээ тэр дээрээс өгч байгаа чиглэлээс илүү сайныг тухайн ард санал болгох хэрэгтэй. Санал болгож чадахгүй бол нэг чи 100-д хариуцагдж байгаа учраас дээрээс өгсөн шийдвэрийг биелүүл гэдэг ганцхан зарчим байна. Санааг ойлгосон тийм. Тийм учраас өөрөөр хэлбэл нөгөө хүлээн зөвшөөрөх гэдэг зүйл чинь бий болж. Хүлээн зөвшөөрөх. Жишээ нь Монгол улсын ерөнхийлөгч бол за сая 800 мянган сонгогч байгаа гэж бодох. Дор хаяж сая хүнд хариуцагдсан байж Монгол улсын ерөнхийлөгч болох хэрэгтэй байхгүй. Тэгтэл эхнэрээсээ өөр хүнд хариуцагдахгүй шүү дээ өнөөдөр. Эхнэрээсээ өөр хүнд хариуцагдав. Хариуцж байгаа хэдэн хүүхэд нь. Тийм учраас өөрөлдвөл Монгол улсын ерөнхийлөгч бол сая хүний үнэтэй хүн байж ээж Монгол улсын ерөнхийлөгч болох. Монгол улсын их хурлын гишүүн гэдэг бол дорож 20 мянган хүний үнэтэй байж Монгол улсын их хурлын гишүүн болдог. Тэнд хууль зохиож, хууль баталцах эрх олгогддог. Ийм л багс. Хоёрдугаар монголчууд ер нь залуучууд ингээд бас нэг зүйлийг ерөөсөй ойлгодог. Эрхийн тухай ойлголт. Эрхийн тухай ойлголт.
Хүн бол бүтэн эрхтэй. Хүн бол бүтэн эрхтэй. Гэхдээ энэ бүтэн эрхээ бүрэн байлгахгүй, бүрэн биш байлгахгүй гэдэг нь бол тухайны боловсролоос хамаардаг асуудал. Тэрнээс шууд хэн нэг дараагаас хамаардаг гэсэн асуудал биш. Тухайн хүн боловсролоо өсгөөл байх юм бол эрхээ бүтнээр нийлээд байх боломжтой болдог. Эрхийн тухай ойлголтууд ерөөсөө энийг бол монголчууд эзэн эрх гэж хэлсэн байна. Эзэн эрхийн тухай ойлголт гэж хэлсэн. Тэрнээс шууд одоо юу гэдэг юу ч мэдэхгүй хүүхдийг жишээ нь хүүхдийн эрх гэдэг юм яаж нөгөө хүүхдийг чинь тэнэгрүүлж байгаа байхгүй. Хөө аавыгаа цагдаа төгчлөх юм. Хүчий. Тийм хэрэг одоо ерөөсөн Монголд байдаггүйсэн чинь одоо аав ээжигээ цагдаа төгчлөх гэж шин. Намайг зодсон ч гэж. Зодох байх юм. Тийм үстэй. Та нар бүгд зодож өссөн үстэй. Тэгсэн эмэгтэйчүүдийн эрх гэдээ ярьж. Эмэгтэйчүүдийн эрх гэдээ ярьж. Босрол. Хэзээ эрх тэгших вөхөр босрол тэгширсэн үед л эрх тэгширнэ. Тэгэхээр нөгөө талд нь эрэгтэйчүүдийн эрх гэхэд ягаад эмэгтэйчүүдийн эрхээс жишээ нь заавал илүү байх хэрэгтэй гэдэг асуудал үүсэж байна. Эрэгтэй болохоор эрх нь их байгаа юм ерөөсөө байхгүй шүү. Өөрөөр монголчууд бол эрх гэдэг ойлголтыг боловсролтой тэнцүү юм аа гэж хэлсэн байна. Тэрнээс шууд одоо юу гэдэг эмэгтэй илүү эрхтэй ч юм уу, эрэгтэй илүү эрхтэй шүү ерөөсөө илүү. Гэрт эрэгтэй хүн эмэгтэй хүн хоёр яг тэнцүү эрхтэй шүү. Монгол айлд. Монгол өргөт. Тэр тусмаа эмэгтэй хүн нь хуучин уламжлалаар бол эмэгтэй хүн нь эдийн засгийн эрхээ хатгадаг гэсэн. Эдийн засгийн эрхээ. Тэгэхээр чинь бүр лут бузар эрхтэйсэн. Бузарч явах. Мондөг эрхтэй. Тэгтэл тэрийг одоо мэдхээ болчихсон тэгээд. Тэнэгрээл. За энэ. За одоо тэгэхээр бид нар яах юм бэ? 10 дуудаа байгуулчлаа. За шударгаараа жинхэнэ шударгын үлгэр жишээ болох юм. Ингээд зохион байгуулалтанд ороод эхлэх юм бол биднээс хамгийн түрүүнд хин айх уу? Хулгайч нар байна. Хүн мангас гэж юм байна. Хулгайч нар ажиглана. Хулгайчийг айлах гоё үстэй. Гоё үстэй. Энэ ариун үйл мөн бизтэй. Өнөөдрийг Монголын ард түмнийг хэн зовоогоод байгаа юм? Хулгайч нар зовоогоод байгаа үстэй. Тэгэхэд тэр хулгайч нар чи айх юм байхгүй болсон байхгүй. Тэгэхээр айх айдас нь бид нар бол яа гэж байгаа байхгүй. Тэгэхээр залуучтай холбооны ингээд их хурл дээр гарсан тогтоолуудыг бол 3 багцлах юм бол эхнийх нь бол бидний надад дотоод зохион байгуулалттай холбоотой тогтоолууд байна. Үйл ажиллагааны зарчмуудтай холбоотой тогтоолууд. Дараагийн тогтоолууд нь болохоор энэ нөгөө шудраг бусуудтай холбоотой тогтоолууд. За тэрний дараагийн тогтоолууд нь болохоор ерөөсөө бид нар өөрсдөө эзэн эрхээ авъя. Бид нар өөрсдөө эдийн засгийн авч явъя гэсэн чиглэлийн тогтоолууд байна. За эхний тогтоолууд, багц тогтоолуудаас би нэг жишээ л хэлье. Нэг жишээ л хэлье. Монголын залуучтай холбооны бүтцийн бүх шатны байгууллагууд үйл ажиллагаагаа нээлттэй ил тод явуулна гэдэг зэрчим байна. Нээлттэй ил тод. Одоо жишээ мөнхтийн баажгаа шээж байгаа нүртэл ил байх хэрэгтэй. Мөнхтийн авж байгаа цалин тий мөнхтийн ингээд бүх юм ил байх хэрэгтэй. Гэдэг ийм нэг юм байна. Тэгэхээр өөрөлдөл одоо сумын ч бай, байгууллагын ч бай, ямар ч залуучдын аль читний байгууллага байхад одоо тэр манай ЭН-ийн MYFC-ийн мэнлэр вебсайтаа үүсгээд тэрэн дээр бүх мэдээллүүдэд тавина. Ханд өв, мөнгө, тусламж, хинээс авсан, юунд үгсэн, тий? Бүгдээр ингэ тавина. Тэдэнд авах тэдэн консерв байдаг. Бүгдээр ингэ тавина. Хоёрдугаар хийж байгаа бүх үйл ажиллагаануудаа бүгдээр ингэ тэр сайд заавал оруулна. Хэрв
оруулаагүй байх юм бол тэр үйл ажиллагааг явуулаагүй тооцно гэж байна. Өөрөлдөө тэнд явсан үйл ажиллагааны өмнөөс Монголын залуучдын холбоо хариуцлага хүлээх болоход хэрэг сайтн дээр манай Говьлтай Мөнхбатар оруулалгүй мартцсан байгаад тэр арга хэмжээнд нь оролцож явсан 5 залуу гол одоо амиа алдчихлаа гэхэд тэр 5 залуугийн өмнөөс Монголын залуучдын холбоо хариуцлага хүлээхгүй болчихж байгаа. Тэрний төлөө Мөнхбатар хариуцлага хүлээ. Чи шоронд яв. Ойлгосноо? Би хамгийн муухай жишээгээр тайлбарлаж байгаа шүү. Хамгийн муухай жишээгээр. Тэр шиг жишээ Баянгар аймгийн Баярмагнайц. Энэ одоо ингээд гоцроод хамгийн муу аймаг болно. Ажиллаарай. Баярмагнайц жишээ ардсан намын хэдэн гишүүд дагаад ингээд залуучдын холбоо гэж хэдэн сум тойроод ингээд яваад тэрийг тавихгүй тэр сайтанд оруулахгүй. Тэр нуу штэ. Нэг намынхныг дагаад ирсэн юм. Нуугаад оруулахгүйгээ тэр нь ингээд хариуцлагаараа гомдлуулаад ирлээ. Баярмагнай хариуцлага. Огч штэ яг тэр нэг намынхны дагаж талтгсан. Гэх мэтлэнгээр өөрөлдвөл энэ манай мэдээллийн нээлттэй систем дээр бүх залуучдын холбооны ажлыг бүгдээр нь оруулаа. Нэг хүнтэй уулзсан байсан ч тэрийг оруулах. Ингэж бид нар өөрсдөө шудраг байгаагаа залуучуудтай за цаашдаа Монголын ард түмэнд харуулж байгаамаа. Тэрнээс шүүл бид нар шудраг байна штэ эдэргээд ингээд гоё яриад байхад шудраг болчдөг юм ерөөсөө байхгүй. Бүх юм л ил тавьж байгаа. Бүх юм ил тавь. Алцаалтайгаа ч ил тавь. Онсоноогоо ч ил тавь. Баяр хөөрөө ч ил тавь. Тэргүүлэгч жишүүдийнх нь нэгнийх нь аав өнгөрөөд бөөн рүү очсон ч гэсэн тэрнийхээ эмгэнлийг жишээ сайтн дээр тавьчихдаг байна. Ийм л зүйлийг бид нар хэлээд байгаа. За энэ бол ингээд бидний үйл ажиллагааны зарчмуудтай холбоотой ингээд зөвхөн нэг жишээ. Энэ шиг зөндөө олон тогтоолууд байгаа. MYF цэгмэн дээр байж байгаа. Тэрийг орж үзээрэй заяа бүгдээ. Үзчихээж л та нар залуучдын өмнө юм дуурна. Тэгхгүйгээр өөрөөр л юм дуурч чадахгүй. За дараагийн нөгөө шудраг хөстэй холбоотой. Монголын залуучдын холбоо түүхэндээ анх удаа 2016 оны бүх шатны сонгуулиудад нэр дэвших этгээдүүдийн хар жигсаалт, цагаан жигсаалтыг зарлнаа гэдэг ингээд аль биесээр зарлчихсан. Хар жигсаалт, цагаан жигсаалт. Хулгайч бишээ ангилах гэж шүү дээ. Хулгайчаар энэ хулгайч биш байна гэдгийг цагаан жигсаалтанд ангилах гэж. Тэгээ энийг монголчуудын өмнө ард түмний өмнө сонгогчдын өмнө бол бидрээс өөр зориулж хийж ингэж гаргаж тавьж тэгээ тэрнийхээ төлөө тууштай ингээд байж чадах өөр байгууллага бол ханаас чадахгүй. Одоо сая өршөөлийн хууль яригдахад манай хар жигсаалттай жинхэнэ модонд орж эхэлж байна. Одоо энэ яг авилгачдыг өршөөсөн заалтуудыг дэмжсэн гишүүдийг хар жигсаалтанд оруулж өгөөч гэдэг эхнээсээ ингээд сошиалар битүү бөмбөгдөж шүү дээ. Одоо нөгөөдөр ч нөө хар жигсаалт гэж юмыг ойлгож эхэлж байгаа байхгүй. Яагаад хар жигсаалт хэрэг болсон юм бэ гэхээр социализмаас дахиад үүдэлтэй зүйл. Тэр үед сонгуулийг бид нар хийдэг байсан. Дахиад ардсан сонгуульд хийгдээд одоо сая 7 сард 25 жил боллоо. Тэгтэл сонгогчд маань ингээд социализм үед байсан гэсгнийг хуушнараа бодож. Өөрөөр сонсдороо дандаа сонгуул өгдөг. Яг өөрсдийнх нь ингээд амьдрал дээр бодтой нөлөөлөв юу гэдгээр шууд дүн тавьж байгаа сонгож чаддаг. Дүн тавьсан байлаа ч гэсэн дараагийн муу хийгээд сонгохгүйгээд дараагийн сонгох гэж байгаа хүнийхээ сайн байхыг өөртөө харж чаддаггүй. Тэр сайн байхгүй гэдгийг
хинч хариуцдаггүй учраас өөрөөр хэлбэл нөгөө хүнийг сайн байх уугүй гэдэг дээр хизээч итгэл хэмжлэрээ сонгуул өгч чаддаггүй. Дандаа сохроор сонгуул өгдөг. Тийм учраас өөрөөр хэлбэл хулгайч нар яг ийм штэ гэдэг ингээд нөгөө бүх сонгуулийн үеийн бүх ингээд санах байнуудыг бид нар харч ихсаалтанд ингээд оруулаад өгчээ гэж. Нөгөө талын цагаан жагсаалтанд орж байгаа этгээдийг бид нар Монголын залуучуудын холбоо ард түмний өмнө хариуцъя гэж. Өөрөөр биднэртээ гэрээ байгуулж байгаа. Би шударгаас үйлдэл хийх юм бол өөрөө өргөдлөө өгөөд өөрөө их хурлын гишүүнээс татгалзаад гарна гэдэг гэрээгээ биднэртээ хийгээд тэгээ манай цагаан жагсаалтанд ороод бид нар тэр хүнийг сонгогчдын өмнө хариуцаад бид нар тэр хүнд залуучуудынхаа саналаа өгөхөд урайлаад сонгуулийн кампанид бүр дэмжлэг үзүүлээд тэгээд тэр цагаан жагсаалтын этгээдийг гаргах гэж. Өөрөөр хэлбэл нам хариуцаж чадхаа болцсон хүнийг Монголын залуучуудын холбоо хариуцаж сонгуульд авч орё гэж. Цагаан жагсаалт нь юм гэж. За хар бол угаасаа та ойлгож байгаа тийм. Нөгөө хулгайч худалчуудаар болох гэж. Бидний зорилго бол хулгайч худалчийг л байхгүй болох шүү дээ. Тэгжээж өөрөөр хэлбэл иргэдэд хэвтэй тийм төр зэсэг бий болдог. Хэвтэй гэдэг нь өөрөөр хэлбэл ашиг тусаа жигд өгдөг. Би дэгшвдэг гэж хэлээгүй шүү. Жигд өгдөг. Дэгшвгнэхээр социализм болчихж байгаа. Би социализм яриаг жигд өгдөг. Өөрөөр хэлбэл үүргийнхээ дагуу, хариуцлагынхаа дагуу ингээд тэ тухайн хүний ингээд 10-таа, 100-таа, 1000-таа, 10,000-таа гүйцэтгэж байгаа үүргийнхээ дагуу өөрөөр хэлбэл тэр хэм буцаж авчдаг. Ийм л шудраг Монголыг бий болгох гэдэг. Тэгээ эннийх нь өөрөөр хэлбэл тэр муу мухай хийгээд байгаа худалчид, хулгайчуудаа бид нар харж ихсалтанд оруулаад тэр хүмүүст ерөөдөө хүргэх хамгийн зохистой зөв гоё шийтгэл бол бид нар саналаа өгөхгүй л байна. Тэгэл болоо. Тэгтэл хүмүүс болохоор ингээд тэр харж ихсалтыг маш их төвхтэйгээр хүлээж аваад одоо тэгээ яана. За чамайг минь бариад одоо шоронд аваачаад хийчиндээ тэр зөндөө мэрч. Гэхдээ хийвэл тэрл үсттэй. Тэг хийж ийн гэдэг чинь өөрөөр хэлбэл Монголын хулгайч нар үнэхээр төр барьж байгааг юм баталгаа шүү дээ. Намайг явж шоронд хийчихвэл. Тэг тусан мард түмэн тэр хулгайч нар саналаа өгөхгүй. Манай цагаан жагсаалтын саналаа өг. Яг тэгэхээр цагаан жагсаалтыг залуучууд хариуцж байгаа. Залуучуудын холбоо хариуцж байгаа байхгүй. Энэ бол өөрөөр хэлбэл Монголын ингээд улс төрийг муу хүмүүсээс цэвэрлэх ийм л маш том шүүр ба. Энэ шүүрний иш нь бид нар байхгүй. Иш нь бид нар. Ард түмэн бол яг тэр шүүрний үс болж ингээд сандаараа орж ирж байгаа. Саналаа өгөхгүй байхад хангалттай. Цагаан жагсаалтад орсон хүнд саналаа өгөх хангалттай. Ийм зүйлийг бид нар сануулдаг. Энэ бол өөрөө Монголын улс төрийг, Монголын нийгмийг цэвэршүүлэх маш том ажил. Энийг зөвхөн энийг хийснээрээ бид нар Монголын түүхэнд бол яста тод үсгээр бичигдэж шүү. Монголын түүхэнд тод үсгээр бичигдэж. Энийг зөвхөн та нар улсын хурлын сонгуультай битгий холбож ойлгоорой. Орон нутгийн сонгуул бас яг адилхан. Аймаг дээр аймгийн дэвшний хулгайч биш үү? Сумын дэвшний хулгайч байна. Багийн дэвшний хулгайч байна. Байгууллагын хулгайч байна зааварч. Энэ хулгайч нараас л одоо бид нар болийг л болж байна. Бид нар нийлчгтэл энэ болийг гэдэг үгийг хэлчихэж байна. Үгүй ээ. Уучлаарай. Ингэж явахгүй. Ийм штэ гэх. Тэгээ энийг л бид нар
2016 онд хийе л гэж. Энэ бол одоо манай нөгөө байгууллагын зорилтын тэ 1 2 3 4-ийг бүгднийг зэрэг хангаж байгаа ийм ажил байна. 1 2 3 4-ийг бүгднийг хангаж. Тийм учраас энийг хийгээс өөр арга байхгүй. Энэтэй холбоотой ингээ бүх өдөрдөмж яаж шалгуур нь ямар байх юм, ямар тохиолдолд оруулахын, яах юм гэдэг ингээ бүх юмнууд удахгүй гараад үзэзэгээр ингээ батлагдаад тэгээ бүх төвшин энийг тодруулах ажил явагдана. Бүх төвшин тодруулах ажил явагдана. За тэр үед харин шудраг бос болчихдоо. Баяр магнаа. Өөрийнхөө намынх нэг хийгээд цагаан нууныгэд өрөөлийн намынхныг харууд руу хийчихвээ. Би хэлсэн шүү. Тэгэх юм бол чи тэгэл Монголын улс төрд бай бай. Өөрөө бай бай болчих. Чи баян амт төрөнд дахиж бараг л иргэж ирэх төрн хүнд болно да. Яг тэгэхээр Монголын нийгэм энийг өөрөө төрүүлж байгаа болохоор шийдээ мөнх бат гэж нэг нөхөр мундартаа сэтгэхэд болцсон юм биш үү? А энийг зүгээр барьж авч хийх байгууллага нь Монголын залуучуудтай холбоо юм байна л гэж бид нар барьж авч хийж байгаа. Өөр барьж аваад хийх нэг ч байгууллага байхгүй. Чадахгүй, хийхгүй. Дээрээс нь нөгөө шудраг байх гэдэг юмд тохирохгүй. Тэгээд дээр нь үндэсний байгууллага байж чадахгүй. Бид нар ч үндэсний байгууллагынхаа хүчээр энийг хийж байгаа шүү. Нөгөө талаар намын талаарх ойлголт байгаа. Бүх нам манай нам шүү. Ойлгосноо? Бүх нам манай нам. Шинээр 6 дэд ерөнхийлж гарсан шүү дээ. Сайтн дээрээс харсан баг те мэдээлэл. Бүх намын төлөөллүүд байгаа. Бүх намын төлөөллүүд байгаа. Өөрөлдөл хүнийг үзэл бодлоор ялгана гэдэг бол ястай хамгийн муухай ялгуурлан үзэх үзэл байхгүй. Үзэл бодлоор ялгахгүй бид нар. Үзэл бодлоор өөөс нэг ч хүнийг ялгахгүй. Бүгдээрээ адилхан залуучууд. Үзэл бодол нь өөр хүний зовлон өөр байна гэсэн юм байхгүй. Үзэл бодол өөр хүний жаргал нь лаг байна гэдэг гэж бас ойлголт байна. Бид нар Монгол залуучууд бид нар яг нэг тогоо дотор байгаа учраас бидний зовлон жаргал бүгд адилхан байхгүй. Бидний зовлон жаргал бүгд адилхан. Тийм учраас 25 жил явж ирсэн үзэл бодлоор бие бинийгээ ялгадаг энэ юм биднээр дуусгая. Ойлгосноо? Монголын залуучуудын холбооны хувьд бүх нам манай нам. Энийг ерөөсө гатуусаа. За дараагийн нэг юм байна. Төрөүний агалчтай холбоотой зүйлийг хийхэд биднийг гурцлах, биднийг одоо үргэлж зөв юм хийж байгаа гэдгийг батлах нэг чухал зарчим байна. Нэг чухал зарчим байна. Залуучдын байгууллагын ажилд оролцож байгаа залуу хүн болон энэ зарчмыг яг өөртөө нэг хэлчихэд хүү гэж нэг сайхан хүч аваад тэгээ ажилд ордог байх хэрэгтэй. Энэ ямар зарчим вэ гэхээр хүний буруу надаас болдог. Хохирол нь намайг хорлдог гэдэг ийм зарчим байна. За бөөнөрөө татаад хэлдэг. Хүний буруу надаас болдог. Хохирол нь намайг хорлдог. Энийг бүр ёстой ой тандаа ортол цээжл. Ерөөсөө хүний төлөө ажил, төрийн төлөө ажил бол яг л энэ зарчмаар явдаг. Монголчууд энэ зарчмаар явж исэн учраас төр байгуулж чадсан байхгүй. Төрийн үндсэн зарчим юу юм гэхэд одоо бла гэх юм. Одоо зөндөө докторууд идэж маань тэдэрсээ донгосч байгаа заяа. Тэр дотроос нэг ч үний юм та нар олж авч чадахгүй. Би бүр хэлчихье. Зөндөө хүн ирээд надтай маргал.
Ерөөсөө хамгийн анхдагч хамгийн чухал зарчим бол саяхан. Хүний буруу надаас улдаг. Хохирол намайг хорлдог. Энэ бол ахуй зарчим. Өнөөдөр малчид маань яг энэ зарчмыг байлж жилийн 4 улирал амьдардаг хүмүүс. Та нар өөрсдөө мэдчихэж байна. Сахалтны 2 хонь нийлхээ явж байхад чи дундуур нь шогсож явах юм бол баян муу хоёрын хонь нийтэгдээ гэж цаашаа шогсдгүй үстэй. Сайхан салгаал бэлчээр рүү эргүүлээд явдаг үстэй. Долгор эмээгийн ганц бяруугийн нэг порттой нөхөр ачцсан дахиж явахад та нар хажуугаар нь заасан миний бяруу биш юм чинь гэдэг өнгөртгөө үстэй. Ердөө л энэ ихгүй. Тийм учраас өөрөөр хэлбэл мэдхгүй байгаа нэгэндээ мэдж байгаа юм заавал хэлж байгаа. Чадахгүй байгаа нэгээ чаддаг болтол нь дэмж. Ойлгохгүй байгаа нэг ойлгоход нь ухуул. Тэр ингэж чадахгүй бол тэр хүн хохирно. Хохирол нь бас чамайг хорлно. Энэ бол ерөөсөө ахуйн зарчим. Яг энэ зарчим байсан учраас энэ зарчмыг л мөрдөж тэр аргатууд, зуутууд ажиллаж исэн учраас Монгол өнөөдрийг хүртэл агуу байхгүй. Дараагийн нэг чухал юм байна. Чадамж. Чадамж гэдэг зүйл бол ерөөсөө босролтой хүнээс одоо гардаг хамгийн чухал зүйл. Чадамж. Нөгөө талаар байгуулгын чадамж, цаашлаад улсын чадамж. Улсын чадамж. Энэ чадамжийн хамгийн довчхон илэрхийллийг монголчууд хийсэн байна. Чи ямар чадамжтай байх юм бэ? Танай байгууллага ямар чадамжтай байх юм бэ? Танай улс ер нь ямар чадамжтай байх юм бэ гэдгийг маш довчхон хийсэн. Чээж ухтаж мэдээд досож үлдээд дэсэж үлдээ. Нүртэй юм. Ухтаж мэдээд досож үлдээд дэсэж үлдээд гэж хэлж байна. Энэ байсан учраас өнөөдрийг хүртэл монголчууд ядчил 2 гөрштэй эзлэгдээгүй. Ядчил турж үхээгүй, тэ? Ядчил зудан бүгдээрээ хөлдөөд хүчээгүй. Өнөөдөр эдий дайтай байгаа байхгүй. Энийг бид нар өнөөдөр өөрсдийнхөө үйл ажиллагаанд нэвтрүүлж ажиллах хэрэгтэй. Ингэж чадж гэмээр бид нар өөрөөр хэлбэл өөрийнхөө байгууллагын өмнө тавиад байгаа энэ зорилгоодыг бүгдээрингийн биелүүлэх юм боломжтой болж байгаа маа. Одоо манай стратеги төлөвлөгөө хэрэгжихэд таах ингээ бүх юмудаа ингээ бичиж байгаа. Бичиж чааж гисэн ямар ч тохиолдолд хийх гэж байгаа ажлаа за энэнийг бид нар бүрэн таньж судалж мэдсэн өө. Өөрөлд нөгөө ухтаж мэдж байгаа нэг хэлбэрч. За энд бид нар бэлтгэлээ хангасан уу? Үр дүндээ яг хүрэх үгүй. Ингээ энгийн хэмжүүрүүдээр хотолж үзэх хэрэгтэй. Энэ зарчим биднэрт байсан учраас бид нар үеийн үед энэ Төв Азийн өндөрлөг дээр 9 мөрний их газар дээр дэлхийн цэвэр усны хаалбар дээр дэсэж үлдсэн байна. Дэсэж үлдсэн байна. Дахиад бид нар дэсэж үлдэх зорилго бидэнд байгаа үстэй. Бидний нас хэдийн? Монгол үндэстэн хэдэн зуун жилийн настай юм? Энийг цааш нь бид нар хичнээн 100 жил үргэлжлүүлэх юм.
Тийм учраас өөрөөр хэлбэл бид нар дунд нь юу ч мэддэггүй бидний үеийнх ингээд юм хар тол байж болохгүй үстэй. Тийм учраас бид нар маш сайн мэддэг, энэ зарчмуудаа ойлгодог, энэ зарчмуудаа ажил болгодог ийм л үеийнхэн байж энэ бүгдийг залгамжилж авч явж ингээд цааш нь үргэлжлүүлэх ийм шаардлага байна. Хойгоор сонсох. Тийм учраас өөрөөр хэлбэл энэ ухтаж мэдээд, досож мэдээд, нисэж мэддэг гэдэг энэ зарчмыг